оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн уу найзуудаа, өнөөдрийн хичээлээр оюуны хөгжил 2 сурах бичгийн 38-аас 42 дугаар хуудасны үгэн тестийн бодлогуудтай танилцж судлах болно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл нь сурагчдыг үгэн тесттэй танилцуулах, сурагчдын хэл, сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. Тест нь хэл ярианы чадвар, үгийн баялаг, үгсийн утгыг ойлгох чадвар, найруулгын чадвар зэргийг сорьж, үгээр дамжуулан сэтгэхүйг шалгадаг. Үгэн тестийн бодлого дасгалуудыг ажиллахад монгол хэлний хичээл дээр эзэмшсэн мэдлэг чадваруудаа ашиглаарай. Ингээ хамтдаа зарим бодлого дасгалуудыг бодцгоё. Дасгалуудыг ажиллахын тулд монгол хэлний их шиг зохицох ёсыг мэддэг байх шаардлагатай. Их шиг зохицох ёс гэдэг нь үгийн эхний их шиг мөн үгийн дараах их шигийг ялхан тогтоох ёсыг хэлдэг. Үүнд эр их шиг эр их шигтэйгээ, эм их шиг эм их шигтэйгээ зохицно. Харин саармаг их шиг ямар ч их шигтэй зохицно. Гэхдээ зарим тохиолдолд хоёр үгээс бүтсэн нэр үг нь эр эм их шиг орж болдог. Жишээ нь горгүй, болохгүй гэх мэт. Харин хаяа үгийн эцсийн урт их шиг энэ дүрмийг бас зөрчдөг. Жишээ нь байжээ, болжээ гэх мэт. 38 дугаар хуудасны жишээ бодлого хоосон нүдэнд үсэг нөхөж амьтны нэр бүтээ. Өгөгдсөн үг нь А их шиг орсон эр үг байна. Тиймээс их шиг зохицох ёсоор хагасын үсгийн өмнө А их шиг орно. Одоо харин хамгийн эхний үсгийг олж амьтны нэр бүтээцгээе. Амархан байлаа шүү. Г үсгийг нөхөөд гахай гэдэг үг бүтээлээ. 39 дугаар хуудасны үсэг нөхөж улсын нэр, хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэг үг бүтээх дасгалуудыг бие даан бодоорой. Дараагийн дасгал 39 дугаар хуудас жишээ бодлого. Цэгийн оронд тохирох үсгийг бич. Цэгийн тоо үсгийн тоог илэрхийлж байгаа гэдгийг сайн анхаараарай. Энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Үнэг байна. Энэ төрлийн бодлогууд нь үгийг зураг, тоо, үсгээр илэрхийлсэн байдаг. Тэгэхээр хамгийн эхний үсэг үү, нэг нийлүүлэхэд үнэг гэдэг үг бүтгэнэ. Үгийг тоо 6-аар илэрхийлсэн 40-р хуудсын бусад сонирхолтой дасгалуудыг бас бие дааж гүйцэтгээрэй. 41-р хуудасны жишээ бодлого. Илүү зүгийг олж доогуур нь зур. Өгөгдсөн үгсийг ямар утгатай болохыг харцгаая. Алим гэж юу билээ? Жимс шүү дээ. Мөн гадил жүүрчч бас жимс. Харин манжин бол хүнсний ногоо. Эндээс харахад 3 жимс, 1 нь хүнсний ногооны нэр байна. Тиймээс илүү зүг нь Г хувилбар буюу манжан юм. 41 ба 42 дахь хуудасны илүү зүг олох бодлого дасгалуудыг бие даан бодоорой. Найзуудаа, та нар үгэн тест, үгэн таавар зохиож грекинтэйгээ хамт тоглоорой.
Өнөөдрийн хичээлд хамт байсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.